Өдрийн мэд үзэгчдээ терминал нэгтгэх хөтөлбөрийн аялал жуулчлалын Next Tour аялал жуулчлалын болон маань эхлэхэд бэлэн боллоо. Энэхүү булангаараа та бүхэндээ аялал жуулчлалын салбарын шинэ мэдээлэл, онцлог үйл явдлуудыг мягмар гараг бүрийн 15 цагаас та бүхэндээ хүргэж явах болно. За ингээд та бүхэндээ зочдын мэдээллийг бас хүргэе. Энэ 7 хоногийн гол сэдэв маань аялал жуулчлалын салбарын томоохон нэг хэсэг болох зочлог үйлчлэгийн салбар, технологи, мөн дээрээс нь түүнтэй уялдаж байгаа хүний нөөцийн менежмент, үйлчлэгээний стандартаар ярилцахаар студид маань Horeca Soft компаниг үүсгэх захирал Гант Тулга, за HR Hub платформын үүсгэн байгуулагч хүний нөөцийн мэргэжсэн зөвлөх тех шаргал маань хүрэлцэн ирээд байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хамтран хөтлөхөөр Сүмбэр маань бас надтай цаашаагаа хөтлөд явна. За өдрийн мэндийг хүргэе. За хоёр зочиндоо өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Horeca Soft гэдэг одоо бүтээгдэхүүний талаар илүү дэлгэнгүй мэдээллүүдийг бидэнд өгөөч. Яг юун дээр илүү ажиллаж байна? Яг ямар хөө шийдлүүдийг санал болгож байгаа вэ? За өдрийн мэнд үзэгчтэй. За юун дөрөнд энэ нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаад баяртай байж байна. За юун дөрөнд эхлэе те Horeca Soft гэж юу байдгийг, тэгээд юуны талаар ярьж байгаа гэдэг дээр товчхон ойлголт өгье. За Horeca Soft гэдэг компанийн хувьд л яаж нэг яг Horeca Soft гэдэг бүтээгдэхүүн өөрөө бол гол зорилго нь бол ямар нэгэн байдлаар нэг одоо зочид буудлын онлайн борлуулалт одоо юу гэдэг те одоо буудал бааз accommodation гэдэг зүйлийн дата анхан шатны дата бүх юмыг бий болгоод тэр үүсгэсэн датагаа бол яаж ийнө гэхээр одоо олон улсын одоо зоч буудлын борлуулалтын сүлжээ гэж ярьдаг Booking, Agoda, Expedia, Trip эсвэл одоо санхүүгийн систем ч гэмээр тий гих мэт зүйл рүү ингээд тэр датаг нь cloud manager ил гаргаад дата шеэрлж хуваалцаж мэдээлэл солилцох бүх боломжтой газрууд руу оруулаад тэрүүгээр дамжуул борлуулалт хийх, үн тооцох, дээрэс нь ер нь бүх төрлөөр нь гэж гаргадаг тийм датаг бий болгох зорилттой. Ерөнхийдөө зочид буудал accommodation management гэдэг програм байдаг. Тэгвэл энэ програм дотор л яг бид нар яг Монголд бол яг accommodation-ээр буюу одоо байршлан хоноглох тийм энэ дотор зочид буудал, resort, бааз, camp одоо юу гэдэг тэр болгон орчин очоод хоноод гараад. Тэгэнгүүтээ энэ төрлийн систем дотор бол одоо олон улсын Booking, Agoda, Expedia, Trip гэдэг нэг буудал захиалдаг, гар утсан захиалдаг энэ рүү холбогдож чадсан зорийн гац програм гэж одоогоор явдаг. Ерөнхийдөө л ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм газар байгаа. За ер нь хэзээ хугацаанаас эхлээд ер нь энэ хөө бүтээгдэхүүн үйлчлэгээ маань одоо олон нийтэд төрж эхэлсэн бэ? Хизэнээс ер нь одоо энэ эхлүүлэх санаа төрөв хизээс эхлэв. За ер нь бол миний хувьд бол өөрөө ингээ 2007 оноос хойш ингээ IT-ийн салбараар ажиллаж явж байгаа гэсэн. 2007 оноос. Тэгээд яг 2007 оноос IT-ийн салбараар явж хаад 2013 онд ProSoft гэдэг компанид байж одоо Horeca гэдэг төсөл эхлэсэн байхгүй. Тэр Horeca гэдэг төсөл дээр Stram буудлын систем яг нэгээр дагнчихсан. За тэгэхээр ер нь бол 2013 оноос хойш эхлүүлээд яг Horeca Soft-ийн хувьд бол 2017 оноос хойш код өгч байна. Яг эхлээд бол нэг найстайгаа нийлэл хоёул ямар ч юм бол байх юм байна. Олон улсын нэг эхлээд бид нар бол ингээ Монгол янз систем хөгжүүлж бодож байгаа. Тэгэж явж яснаас сүүлрүүгээ ерөнхийдөө бол одоо монголч нь бол нэг бүртгэл суурьтай яваад байдаг. Тэгэхээр олон улсад бол ерөнхийдөө одоо борлуулалт суурьтай шал ондоо хөгжил нэг. Тэгэнгүүт нь бид нар яг олон улсын систем оруулж ирээгээд нэг хэд хэдэн cloud base, EC систем гэл хэд хэдэн системүүдийг оруулж ирсэн чинь монгол хүчин дээр буудаггүй нэг арай нэг тийм өөр байгаа таахгүй. Тэгэнгүүт за ер нь бол Монголдо таарсан юм байхсан юм. 2017 онд нэстага хийж эхлээд 19 онд системээ анхны хайлттай тавиад. Тэгээд ерөнхийдөө бол одоо нэг хөгжил явж байгаа. Тэгвэл бас эхлээд одоо бас нэг ч амар удаагүй байгаа юм биш үү тий. Одоо ковидын баг 3 жилийг хэдүүлж хасч яваад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо баг нэг 5 жил, 4 жил явцгаа. Тэгээ ер нь бол ийм байхгүй. Одоо ингээл яг 19 онд 6 сарын 3-нд Nivest гэж шít бодолтой програм тавиал. Тэгсэн чинь аллаад их юм бодоод тавьсан чи жижигсээ баг гараа болтгоо. Нөгөө дээрээс нам үзэж янзлал. Тэгэл 11 сарын 29-наас 12 сарын 2-ны хооронд Horeca Expo гэж болдог. Тэн дээр амар гоё нээлттэй хийгээл тэгэл 17 оны дараа ковид гарчихсан. Амжиж юм байна тий. За манай тэгс жаргал зөвлөх маань бас өөрийгөө танилцуулна. Тэгээ HR Hub платформыг үүсгэн байгуулсан байгаа шүү дээ тий. За би ер нь хүний нөөцийн чиглэлээр одоо 24 хүртэлжилтэй ажиллаж байна. За өөр холбоо банк тий үйлдвэрлэл гэдэл салбарын одоо хүний нөөцийн менежментийн чиглэлээр нэлээд ажиллаж байгаа. Ер нь сүүлийн 5 жилийн хугацаанд бол яг хүний нөөцийн менежментээр сургалт зөвлөх үйлчлэгээ өгөх энэ ажлыг хийгээд явсан. Тэгээд ер нь салбарын байгууллагуудад яг хүний нөөцийн менежментийг сайжруулах ажлууд дээр ингээд саппорт өгөөд, дэмжиж, зөвлөөд, хамтраад ингээд хийгээд явсан туршлага байгаа даа. Тэгээд сүүлийн
үед одоо нөгөө байгууллага болгонд хүрнэ гэдэг чинь аюу хэцүү болсон тий. Тэг ер нь хүний нөөцийн менежмент чи өөрөө хүн өөрчлөгдөж явахын хэрэг менежмент өөрөө асар хурдтай өөрчлөлтийг шаардж байна. Байгууллага болгон дээр юусоо хамгийн тулгарч байгаа асуудал хүн болчиход байна тий. Хүний нөгөө нөөц гэдэг чинь одоо хүн хөрөнгө гэж яригддаг болчиход байгаа тий. Тэрийг менежмент хийнэ гэдэг чинь өөрөө аюу чухал ингээд хамгийн критикал чухал асуудал болчиход байгаа учраас би олон хүнд илүү хүрээгээд өгч байгаа утгаараа HR Hub гэдэг платформыг бий болгоод тэндээ одоо нөгөө хүн нөөцийн чиглэлээр ажилласан суралцагч, мэрэгсэн илүү бүр ингээд эксперт төвшөнд ажиллаж байгаа хүмүүсийн community үүсгэх гэсэн зорилготой платформ ажиллуулж байна. Зорилго нь юу вэ гэхээр мэдлэг мэдээлэлээ хуваалцъя. Тодорхой шинжлэх арга тэгвэл зам юу гэдгийг тийм энэ олон жилийн туршлага бас байна. Хүмүүсийн мэдлэг чадварыг хуваалцъя, суралцъя. Биендээ ингээд нөгөө хамтраад дэм болъё гэдэг агуулгаараа үүсгээд явж байгаа. Тэгээ платформ маань өөрөө маш өргөн юм агуулгатай. Ер нь дата хөгжил юмнууд бий болчихно. Дараагийн бидний нөгөө хөгжлийн юмнуудаа харахад чухал байх боломжтой учраас яг нэг энэ ажлыг хийгээд явж байна. Ажлын хувьд юм байна. Маш том одоо платформын хэсэг дээр ажиллаж байгаа юм байна. Хүний нөөцийн менежмент нь өөрөө бас компани болгон дээр том асуудал байдаг шүү дээ. Ер нь хүний нөөцийг тогтоон байрах, хүний нөөцийг илүү үр дүнтэй одоо зохион байгуулах гэдэг ингээд айгүй олон юм зүйлүүд байдаг шүү дээ. Ингээд тэрнтэй адилхан юм маш том юм мэрэгсэн хүн орж ирж ярилцж байгаад бас маш их баяртай байна. Бидний зүгээс бас тий. Баярлалаа. За тэгээд одоо Сөмбөр маань бас өөрийнхөө талаасаа бас үзэл бодлоо хуваалцсан уу? Одоо зорилго хөдөлгөөний талаасаа, технологи талаасаа бас бидний хувьд бас мэдээллийн хувьд жоохон мэдлэг бага байж магадгүй одоо энэ талаасаа тий. Тэгэхээр ганц тулгынхаа зүгээс бас Horeca Soft зорилго хөдөлгөөний технологи ер нь анх энэ салбарт одоо ингээ New West-ээс эхэлсэн байна шүү дээ. Тэгээ New West-ээс ингээд хотелээс эхлээд ингээ явж байхад асуудлууд нь юу вэ ба? Анх эхэлж байхад яг ингээ тулгамжсан асуудлууд. Дээрээс нь одоо хүний нөөцийн менежментийн хувьд, технологийн шийдлийн хувьд бас ямар одоо асуудлуудтай нүр тулж яв гэдэг талаас та бас дэлгэрэнгүй яриач. Ер нь бол яг ингээд Horeca Soft-аар ингээ анх гарахад яг Horeca Soft-д New West-ээс эхэлсэн л дээ. Тэгэхээс ер нь бол яг Pro Soft юм урд нэг PMS төрлийн тий бүртгэлийн систем ингээ явдаг. Өөр бодлуудаар ажилладаг гэсэн. Яг өнөөдөр ч гэсэн тэр гол асуудал байсаар байгаа. Гэхдээ тэр гол асуудал хайрцангуй багсаар. Энэ дээр бол юу бид нарт хамгийн их нөлөөлж байгаа зүйл вэ гэхээр байгууллагын соёл гэдэг зүйл маш их нөлөөлдөг. Одоо Fargam автоматжуулалтаар тэр соёл нь яг яагаад байна вэ гэхээр ингэдэг байхгүй нэг анх яг би энэ Fargam-ыг ороод хийгээ явж байгаад бол нийтдээ улсын хэмжээнд бол баг нэг 80-90% орчим ч юм уу баг тэрнээс дээш хэмжээний accommodation байршуулах хэрэгсэл маань өөрөө ингээд юу manual буюу гар бүтгэлээр явуулсан. Ямар нэгэн дата байхгүй. Тэнгүүд одоо шил бол захирлна гэл нэг нөхөр тий одоо шил 3 хоногийн дараа манай дээр хэдэн өрөө зарагцсан хэдэн судал байгаа. Яах тэрийг ч мэдэхгүй. Тэгтэл яаж тэр онлайн дээр байгаа одоо олон улсын booking.com дээр хэдэн өрөө зарахыгаа мэдхгүй тий. Тэгэхээр эн чинь ерөөсө бүх юм ингээ баригдмал ингээд ерөөсө цаасан самааралтай. Тэгээд нөгөө төлбөр тооцоо гаргахад цаасан дээр бичдэг. Тэгээд баахан төлбөрийн баримтууд хураагаад тэгэнгүүт төлбөрийн баримтуудаас нь юмыг ажиж нэг дундаас нь суулраад хийсэн явчих юм тэр тооцоогоо алдчихдаг. Ерөөсөө тэгээд нөгөө гар бүртгэл хит замбраагүй янз янзаар бүртгэдэг. Тэнгүүтээ тэр чинь өөрөө нөгөө байгуулах соёл болж үлдсэн. Тэг яг тэр гар бүртгэлийн тэр мануал ажиллагаараа хүссэн хүн хүснээр юм дээр ажиллаж сурцсан. Ямар нэг юм уялдаа холбоо хамаарах байхгүй. Тэнгүүд яг Fargam ороод ирэхээр өөрөө ямар нэгэн байдлаар системчлэхгүй. Яг л Fargam чинь өөрөө team үгүй гэдэг хоёр асуултанд хариулагддаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хүчээр системчлэгддэг. Системчлэгдэхгүй болохоор явдаг. Тэнгүүд нөгөөдөл маань Fargam-ыг бүр ингээд manual байсан шигээ бүр ингээд тийм замбраагүй болох гэж оролдог. Тэгэхээр Fargam ч өөрөө тэгж ажиллаж чадахгүй гэдэг юм тийм. Энэс болоод маш их асуудал үүсдэг байсан. Ер нь л тэгтээ сүүлийн нөгөө ялангуяа тэр ковидоос хойш бол манайхан бол асар хурдтай өөрчлөгдөж байна л да. Fargam дээр технологи дээр хандлагатай энэ дээр бол маш их сайн сурч байна. Сүүлийн буудууд бол ер нь бол нэлээд хандлага өөр болж байна, сайн болж байна. Ер нь бол өнөөдрийг хүртэл манай дээр ерөөсө гол тулгамдсан асуудал ерөөсө нэгдүгээр соёл байсан. Хоёрдугаар гол тулгамдсан асуудал нь боловсон хүч. Одоо боловсон хүчний асуудал дээр яаж юм бэ? Ялангуяа онлайн дижитал технологи одоо нэг юу гэдгийг онлайнаар дэмжүүл бид нар одоо жуулчин олдог ийм бизнес байхгүй. Тэнгүүд одоо шил бүх одоо ингээд өнгөрсөн жил харахад ингээд манай дээр ингээд яг систем рүү орсон бүрэн автоматсан газрууд болж шил одоо шил зарим буудлууд дээр 50%-аас дээш зөвхөн онлайнаар зарж байгаа том буудлууд дээр.
Тэгэл тийм өндөр онлайн борлуулалтын хамталтай байдаг байхад тэр онлайн тэр хэрхэн ажиллахаа мэдгүй. Тэрэн дээр нь ажилуулдаг тэр хүн байдгүй, боловсруучч нь байдгүй. Одоо тийм асуудлаас болоод ерөөхдөө энэ дээр бас нэлээд челленжүүд тулж байсан. Одоо ч гэсэн тэр боловсруучны асуудал бол нэлээд хурц хэвэндэл байна. Саяны жишээн дээр бол баг нөгөө нэг бидэд машин гараагүй байхад одоо морийг яаж хурдан үүлэх вэ те, яаж илүү хурдан морь вэ гэдэг шиг гарч ирэх гэдэг шүү дээ те. Энэ одоо миний хийж байгаа ажлыг л над компьютер руугаа оруулаад өгөө гэдэг байдлаар. Одоо харин энэ нөгөө нэг боловсон хүчин гэдэг байгаа шүү дээ. Энэ дээр тийм хүний нөөц. Одоо яах ч аргагүй ороод ирлээ. Бид одоо хүний нөөц гэдгээр л илүү явсан зүг багтаад эксперт ороод ирсэн. Энэ дээр одоо яг зорчлого үйлчлэгээний одоо амралтын газар ч юм уу те, зочд буудлууд ямар хуу арга барилаар ажиллавал илүү одоо дээр гэх юм уу те, илүү асуудлыг шийдэх боломжтой юм бэ? Таны зүгээс энэ дээр юу гэж бодож байна? Яг манай гандлага захирлын хэлсэнчлэн ер нь бол бид нар дижитал продуктуудыг те хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг судалж үзэж хагаад байгууллагууд маань юм нэг платформ энэ хэрэгцээг ингээд нэг процессуудаа уялдуулаа хийчихэд байгаа. Яг энэ нь өөрөө уг нь бол нөгөө хэрэглэгчийнхаа одоо нөгөө сэтгэл ханамжийг нэмэгдүүлээд бүтээгдэхүүнчлэгээ хурдан хялбар орон зайнаас үл хамааран хүрэх юм боломжийг өгчөж байгаа тийм. Гэтэл тэрий чинь яг нөгөө арталт нь авч явдаг хүний нөөц баг гэж нэг хүмүүс байх хэрэгтэй байгаа гэдэг тийм. Гэтэл яг энэ маань өөрөө одоо зорчлогын үйлчлэгээний салбар гэлтгүүгээр бүх салбартаа ингээд нөгөө ур чадварын одоо нөгөө дутагдал тийм. За тэр одоо бид нар процесс гэл яриа тэрийг автоматжуулаад ингээд гаргаад ирээд аваад явах юм хүн хүчний нөөцийн асуудлууд ингээд бүр илт дутагдаад байгаа. Тэгэхээр бид нар нөгөө угаасаа технологи 900 технологи бүх салбартаа нэгтэж байгаа, нийлж байгаа. Ингэжээж илүү бүтээмжтэй, бүсэтгэлтэй, үр дүнтэй юм ажиллаж байгаа. Тэгэнгүүт одоо нөгөө түрүүний хэлсэнчлэн байгууллагын суурь соёл байхгүй юм тий. Дижитал соёл гэж нэг ойлголт байх хэрэгтэй. Ядаж процесс зураад үтцсэн хүн энэ товчлуурыг дарах юм бол хэрэглэгчдэд хариу нөгөх юм а гэдгийг ойлгодог ч гэдэм үү тий. Тэнгуудын технологи суурьтай одоо нөгөө үйлчлэгийг аваад явахын тулд хүмүүсээс ажилтнуудаас зохион ресепшн захиалгын ажилтаа авдаг энэ хүмүүсээс арай өөр чадваруудыг шаарддаг болоод эхэлж байгаа гэсэн үг. Тэнгууд энэ шаардлагуудыг одоо бид нар системтэйгээ сургаж өгөхгүй бол энийг програм ажиллуулах гэж хэцүү үт юм билээ гараад явдаг тохиолдол бас айгүйх байгаа. Ер нь бол нийтлэг ингээд яг энэ нөгөө зорчлого үйлчлэгээний салбарт байгаа хүмүүсийн эргэцийг харахаар маш их иргэдэг. Бидний хамтарч ажиллаж байсан байгууллагуудаас ингээд харахаар тэгэнгүүт уг нь бол тэдний ажлыг автоматжуулаад илүү хэлбэр энгийн болох гээд тагцсан нөгөөхөө нэг тийм хэрэглээс залхсан юм асуудлууд бас үүсдэг юм билээ. Тэгээ урсгал айгүй их байгаад байдаг. Улирлын чанартай бас хөдөлгөөн их болдог тий. Тэгээ ажлын хүчний онцлог нь өөрөө нөгөө илүү цагаар ажиллах юм сонирхолтой. Аль нэг ажлынхаа хажуугаар хийдэг юм уу эсвэл сурж байгааг хажуугаар хийдэг юм уу? Нэг ийм асуудлууд үүсээд байдаг юм билээ. Тэгэхээр ийм нөгөө нэг яг бид нар магадгүй аялал жуулчлалын салбарын одоо нүүр царайчин зорчлого үйлчлэлийн салбар тий. Яг энэ дээрээ бид нар үнэхээр сайн үйлчлэгээ хүргэж сайн чадварлаг одоо хүний нөөцөө бэлтгэж чадахгүй бол юу нөгөө хүмүүсийг үргээгээд дараагийн нөгөө хамгийн байд туршлагуудыг муу туршлагуудыг ингээд өгцөн байх магадлал айгүй өндөр байгаад байгаа. Тэгэхээр эргэцэх байгаад байгаа, чадварын асуудлууд бас байгаад байгаа. Ийм дүр зураг харагдаж байгаа. Одоо нөгөө хүний нөөцийг дагаад үйлчилгээ гэдэг юм бас яригдах гэдэг юм л да тий. Технологи мэдлэг одоо мэдж байгаа мэдгүйгээс хамааруулаад ухдаг үйлчилгээнээс эхлүүлээд үйлчилгээний чанар танигдаж эхэлдэг ийм одоо туршлага байдаг. Тэгээ энэ дээр одоо тэгш шаргал зөвлөх маань бас үйлчлэгээний стандартын талаасаа бас биднэрт нэг тодорхой хэмжээний ойлголтыг өгүүлэх зүгээр байх л да. Яг үйлчлэгээний стандарт гэж юу юм бэ? Яг одоо сэтгэл ханамжийг сайжруулахад юу хэрэгтэй юм бэ? Тэ. Олон талын хүчин зүйл байгаа бах. Тий. Ер нь аль бид нар нөгөө ялангуяа зорчлого үйлчлэгээний салбар бол цэвэр үйлчлэгээ. Хүмүүс юунд мөнгө төлдөг? Үйлчлэгээнд мөнгө төлдөг. Тэрнээс шттэ одоо нэг идэж байгаа хоолны үн хүртэг бол яах вэ хамаагүй тий. Илүү сайн сервис авах юм бол тэрүүнд мөнгө төлдөг болсон. Тэгэхээр нөгөө бид нар ялангуяа зорчлого үйлчлэгээний салбарт бол магадгүй ингээд нөгөө бидний ингээд хамгийн ихний нүүр царай бол ресепшн ч юм уу тий. Тэр юунаас тосож авч байгаа жолоо ч юм уу тий. Тэр хүмүүсийн ийм нөгөө үйлчлэгээний юм тэр хүмүүстэй үйлчлэгээний стандарт гэхээр бид нар сайн байна уу? Сайн явж иргүү? Та тавтай морил гэдэг үг биш тий. Энэ үгийг хэлэхээс гадна тэр хүний body language, хөдөлгөөн, нүүр царайны хувирал энэ бүх юм чинь одоо нөгөө яг үйлчлэгээний стандарт болоод явцдаг тий. 4 хувцас яг стандартын дагуу өмсөхөөс ахуулаад яг нөгөө нэг машинда үйлчлэгээгээ
За магадгүй тодорхой юм нэг чеклэх юмнууд авах юм бол ингээд гар хургуулын тохоогоорч гэдэг юм ингээд үйлчлэгээний стандарт гэвэл айгүй юм өргөн болоод байгаа. Тийм тэгэнгүүт одоо нөгөө үйлчлэгээний стандарт чи бид нар яг нүүр тулж байгаа face to face үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүсийг үйлчлэгээний стандартыг хангах ёстой гэж үздэг болсон бол одоо манай гантлага захирлын хийсэн платформ дээр бол нөгөө тэр платформыг хэрэгжилж байгаа явцад үүсэж байгаа контакт болгон touch point гэж ярьдаг тийм point болгон дээр бид нар стандарт ярьдаг болчиход байгаа гэсэн үг. Тэгэхээр манай гантлага захирал бол одоо маш чухал ажил хийж байгаа хүн юм байна гэд бид тэр одоо нөгөө өнөөдөр анх удаа уулзж байна. Тэгээ ярилцж байхад яг тийм одоо стандарт гэдэг бол бүр нарийн болоод байгаа шүү. Компьютерийн товчон дээр хүртэл байдаг болчиход байгаа шүү гэдгийг хэлье гэж бодож байна. За тэгвэл одоо нарийн болчиход байна гэж байна шүү дээ. Тэгвэл одоо гантлага зочны маань хувьд одоо технологи нь яг нөгөө талаас одоо энэ үйлчлүүлэгч те зочдод ямар даваа талыг өгöd ямар сэтгэл ханамжийг өгөх боломжтой байгаа юм бэ? Тэр талаас нь нэг жишээлбэл одоо ингээл да. Саний яг үйлчлэгээний стандарт гэж байна тийм үү? Үйлчлэгээний стандарт төшөл миний зүгээр одоо туршлагаар гэдэг юм уу? Ажигласан өнөөдрийн хүртлээр яаж байгаа юм дээр сайн үйлчлэгээ гэдэг нь сайн төлөвлөлт үйт юм байна гэж би ерөнхийдөө хардаг болсон. Яагаад үг гэхээр ингэж байгаа байхгүй. Одоо сүүлийн үед ингээд одоо ингэж одоо манай ялангуяа одоо Монгол улсын хэмжээнд аялал жуулчлал гэж улирлын хамгаалал маш өндөртэй байдаг. Тэгэнгүүт улирлын хамгаалалт өндөртөөс хамаарат 100 маш их хүн ирдэг, ажил хүчээ нэмждэг. Тэгэнгүүт өвөл хавар намар дийлэх үедээ хүн нунчингууд тэр хүмүүсээ ажлаас нь халах юм уу? Эсвэл ингээд цалинжуулаад байгаад их юм орлогогүй ч тийм үү гэх мэт юм байна. Тэгэнгүүт одоо нөө докторт одоо нөө үндсэн ажилтан, нэмэлт ажилтан ч юм тийм юмудаа гаргаад хэдэн өдөр яг хэдэн хүн ирэх гээд байгаагаа гаргаад одоо тэр чинь нөө юу байдаг вэ? Бид нар бол booking window буюу одоо юу гэж нэрлэмээр юм дэ тэгж нэрлэдэг ажиллахтай. Тэнгүүд тэдний өдөр эдэн хүн ирэх юм байна гэдгийг харчингууд яаж өгнө гэхээр за энэ ирэх гээд байгаа хүмүүсээс нь 3 өрөө чиглэл экстра бед буюу нэмэлт ор тавих юм байна. Тэгэх юм бол нэмэлт ор тавих юм бол тэр хүн 2 цаг чекин буюу зочин буух цаг байж байгаа шүү дээ. Тийм цагт нь буух нь тодорхой байтал өглөөнийхөө хурдан жуурхаа дээр хараад студ систем дээрээс хараад тэр зочныг ирэхэд аль хэдийн орын засчихсан бүх юм бэлтцсэн. Одоо энэ чинь өөрөө үйлчлэг байхгүй. Тэгтэл тэр зочин өрөөндөө орох гээд хүлээж аваад 2 цагаас нааш орохгүй гэж баг хүлээлжүүлсэн. Яг өрөөнд нь орсон чинь экстра байд ч юм орын тавиагүй. Тэнгүүд дахиад та байж байгаараа гал дахиад орж ирээ сандалж өгөөл тэр хүний чинь ингээд 5 дахь удаа амрааж чадахгүй те хол газараас ирсэн хүмүүс. Энэ бол жишээлбэл төлөвлөлт. Дараагийн дахиад нэг зүйл нь одоо жишээлбэл маадгүй 7 сарын 13 өдөр манай буудлын дээр 57 жичин ирэх юм байна. 3 хүүхэд байх юм байна гэдэг дата биднэрт байгаа тохиолдол яг үгээр энэ өдөр 57 хүн зориулаад бид нар хоолыг бэлтгэх юм байна. Шинэ хүнс авах юм байна. Маргааш нь дахиад идүүн. Өдөр болгон шинэ хүнс авах. Энэ болгон чинь төлөв. Энэ болгон чинь үйлчлэг. Тэгээ урьдчилаад юмаа сайн мэдэх юм бол илүү сайн үйлчлэг үзүүлээд. Үйлчлэгийг 1000 наан гэдэг чинь туршлагатай хүн байсан ч гэсэн бэлдээг бол үйлчлэг гэдэг юм чанар нь стандарт гэдэг юм болчиход байгаа байхгүй. Дахиад энэ дээр нэг дата гэдэг зүйл дахиад яригдана. Одоо сүүлийн үед ялангуяа жуулчлал үйлчлэгээний салбарт юу болж байна гэхээр технологийн юм хурдан болоод тэгэнгүүт одоо ингэж байгаа. Одоо шал би ингэж байгаа байхгүй. Би өрөөндөө ороод одоо температура шал би өөрөө ингээд 26 градусын температуртэй таатай байдаг хүн байгаа байхгүй. Температур 26 градусд тохируулж байгаа. Тэгээд орой 9 цаг болонгууд хөшгөө хаагаад унтж байгаа. Тэгээ маргааш өглөө 7 цагт босдог. Тэгж байгаа. Тэгээд ийм юм нэг юм уу 2 удаа ингээд гарчингууд тэн дээр яаж юм нөхөр тухайн хүний PMS буюу бүртгэлийн систем дээр тухайн хүний дата байж байгаа. Тэрнээр нөгөө нэг төхөөрөмжүүд нь холбогдсон байж байгаа. Тэгэнгүүт нь ийм хүн ийм температурт амьдрах дуртай байна. Ийм хөгжим сонсох дуртай байна. Эдэн цагт босдох юм нэг үгэнгүүт нь тэрүүгээр нь яаж юм нөхөр дараа нь тэр жочин энэ өрөөнд байж болно. Бүртгэлийн систем дээр бичингүүт тэрийн шууд өөр програм өөрөө дата байж байгаа юм чинь тухайн өрөөнийх нь температур нь ягаад тэр хүн 2 цагт буух бол 1 цаг гэхэд шууд градусын тухайн хүний температураар тааруулж хэлж байгаа. Өөрөө нь өөр автоматар гэсэн үг. Тэгээд орой болонгод 9 цаг болонгод өөр өгшин автоматар хаадаг ч юм уу тий. Тэгээд дуртай өглөө босох болонгод нь дуртай хөгжмөн их шилдэг ч юм уу. Яг ийм энэ ч өөрөө бас дахиад үйлчлэг байхгүй. Тэгэхээр үйлчлэгээ гэдэг зүйл чинь өөрөө тухайн хүний дата. Одоо тэгээд дахиад ингэж тухайн хүн ямар харшилтай юм. Одоо тоосны харшилтай юм уу, нарны харшилтай юм уу? Тэ тэрийг нь яг тийм хүн таагүй байдалд оруулахгүй өрөөг нь анханасаа хуваарлах ч гэдэг юм уу. Энэ болгонд дахиад үйлчлэг. Тэгэнгүүт манай дээр дахиад нэг одоо манай ахны хувьд бол үйлчлэг гэдэг зүйлийг халбас 92-ыг зөв байршуулахыг л үйлчлэг гэж хараад байгаа шүү. Тэгтэл энэ бол зүгээр наад захны одоо юу гэдгийг элементарын зүгээр одоо жолоо барих чинь бол зүгээр жолооч тий хэрэглээ гэдэг шиг тийм болсон зүйл гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар бол яг хөө ийм зүйл рүү ингээд ахиж дараагийн төвшөнд гарахын тулд яалж явах гэдэг юм дата гэдэг тухайн хүний мэдээлэлтэй байж урьдчилан төлөвлөж ингэж жинхэнэ бүрэн үйлчлэг хийж байгаа.
Тийм болохоор ингээд намайг буудалтай хүрээд одоо гадны сайн үйлчлэгтэй газрууд намайг буудалтай хүрээд ирэхэд бүр ингээд үүднээс нь өсвөлөөл өнөөдөр яг ямар хүн ирэхийг чэйжилгээд өгдөг байхгүй. Зарим буудлууд төр. Тэгээд бүр ороод ирэх нь сайн байна уу тэрэ гэж бүгд ингээд хизээний бие чам шиг шокод болдог юм биш. Энд чинь төлөвлөлт байхгүй. Энэ бол төлөвлөлт байхгүй. Энд чинь дижиталын өөрөө бас одоо үүсгэний стандартад хэрхэн ажиллаж байгаа, технологи хэрхэн нөлөөлж байгаа хэрэг бас тийм шүү тий. За үзэгчтэй найруулагч маань миний дэлгэцийг шеэрлээд өгөөрэй. Бид аялал жуулчлалын булангаараа Монголд ирсэн одоо жуулчдын мэдээлэл бас та бүхэндээ тоо мэдээлэл хүргэж явах болно. За бид аялал жуулчлалын мэргэжлийн холбооны үндсэн MTO-ийн мэн сайтаар Монголд ирсэн одоо жуулчдын тоо мэдээллийг үргэлж 7 хоног болгоны мягмар гарагтай нэвтрүүлгээрээ дамжуулаад хүргэж явах болно. За энэ удаагийн тоо мэдээллийн хувьд 2026 онд Монгол улсад ирсэн жуулчдын тоо мэдээллийг харахад 35308 жуулчин одоо 1 сарын байдлаар ирсэн байна. Энэ нь өөрөө одоо 2026 оны тоогоор үзэхэд бүгд найрамдах хятад улсаас одоо хамгийн дийлэх буюу 14220 жуулчин статусаар орж ирсэн. За Орос улсаас болохоор дараагийн ээлжинд орж ирсэн 12000 жуулчин орж ирсэн. За Солонгос 2500 гээд одоо бид энэхүү тоо мэдээллээрээ 7 хоног болгон өсөлтийг болон бууралтыг янз бүрийн мэдээлэлээр тоо статистикаар харуулна. За мөн дээрээс нь ажилчсан 7 хоногт өнгөрсөн 7 хоногт болсон үйл явдлыг та бүхэндээ хэлэхэд найруулсан маань дахиад дэлгэцийг шеэрлээд өгөөрэй. Бидэд онцлог 7 хоногийн мэдээллүүдийг та бүхэндээ бас хүргэж явах болно. За дэлхийн аялал жуулчлалыг одоо өнгөрсөн 7 хоногтой бол 1 сарын 19-наас 25-ны хооронд болсон үйл явдлыг товчхон хүргэхэд дэлхийн аялал жуулчлалыг одоо эх 10 жилийг тодорхойлох зорилттой хуралдааны ерөнхий сайд Зандар Шатар маань оролцож үг хэлсэн ийм 7 хоногийн тайм болсон. Мөн дээрээс нь өнгөрсөн 7 хоногт Монгол тэмээг сурчлах өвлийн их наадам болсон ийм том ивент арга хэмжээ болсон байгаа. Тэгээ Монгол тэмээг сурчлах түүний ашиг шимийг эдийн засгийн эргэлтэнд оруулах мөн дээрээс нь нүүлжтийн өв соёлыг илүү түгээн дэлгэрүүлэх ийм аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой барьсан байгаа. За гэх мэтлээ ингээд та бүхэн одоо аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Facebook хуудасаар 7 хоногийн онцлог мэдээллүүдийг бас хүлээн авах боломжтой шүү. Баярлалаа. За мэдээлэл хүргэсэн гомбодоо баярлалаа. Одоо тэгвэл хэдүүлээ энэ нөгөө нэг зорчлого үйлчлэгээ тий амралтын газар зорч буудлын хүний нөөцийн эргэц гэж байгаа. Ер нь одоо энэний ялгаа нь юу юм бэ? Яг энгийн корпорац болон яг зорчлого үйлчлэгэн дээр байгаа хүний нөөцийн одоо менежмент нь яг юугаараа илүү ялгаатай юм бэ? Тэр талаар одоо тэгшээ зөвлөх маань дэлгэж өгөөч. Ер нь бол зорчлого үйлчлэгээний салбарт маань ажиллаж байгаа ажиллах хүчний дийлэнх нь гэх юм уу ажилтнуудын бүтцийг аваад үзэх юм бол энгийн ажлыг ингээд олон давтамжтай хийдэг ажлууд айгүй их байгааддаг тийм нэг бодож төлөвлөөл тэндээс санхугаас суугаал маркетингаас ингээд ахаас илүү яг л түрүүний хэлсэнчлэн стандарт бий байх юм бол тэрнийхээ дагуу л за тэгээд өгөгдөл дата гэдэг үр айгүй чухал мэдээллийг түрүүн хэлсэн тийм тэгэхээр өгөгдөл дата тодорхой байх юм бол хэдэн хэмжээний хэдэн хүн эрхэн тодорхой өглөөний цайгаа хэдэн хүн уух юм гэдэг энд бол нөгөө хүнийг төлөвлөхөд аймаар easy болоод хэлбэр болоод явчихж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт яг энэ салбарт ажиллаж байгаа хүний хийж байгаа ажил нь бол энгийн ажлыг стандартын дагуу яг л тэрийг хийчих юм бол ингээд болохоор ажлууд байгаад байдаг. Тэгэнгүүт нөгөө залуучууд бол нөгөө дараагийн карьераа бодд юм уу энд нэг цагаар ажиллаж байгаа л гараад явцъя гэсэн ийм онцлогтой. Тэгэнгүүт аялал жуулчлалын салбар чи ялангуяа нөгөө зуны удирдлагын ачаал өгдөг гэх түрүүнчс бид нар ярьлаа тий. Тэгэнгүүт тэр үед зуныхаа амралтаар ажиллаа болий. Тэгээ төр зүрийн ажил гэдэг агуулгаараа нөгөө стандарт үйлчлэгээ энэ төр гэхээсээ илүү за айгүй юм хялбар ажил юм чи би ингээл хийчихье гэдэг ойлголт байгаа гэдэг. Яг үнэн хэрэгтэй тэр хүний ажлын гүйцэтгэл тэнд хэрэглэгчийн мэдрэмж нөгөө туршлагад айгүй шууд нөлөөлж өгдөг гэдгийг айгүй сайн ойлгуулж авах хэрэгтэй юм надад. Тэгэнгүүт одоо ингээд сүүлийн үед хараад хаа нөгөө Physical Asia энэ төр гэл те. За энэ нөгөө тэмээний баяр үнэхээр гоё юм биш үү? Бид нар чи өөрсдөө ч баг энийг мэдэхгүй. Тэнгууд хатгал руу одоо юу руу хөвсгөл рүү гэл ингээд өвлийн аялал жуулчлал ингээд хөгжих боломжууд байгаад байгаа байхгүй. Тэнгууд яг бид нар бол нөгөө аялал жуулчлалын салбарыг яг энэ нөгөө зорчлого үйлчлэгээний салбарт ажиллаж байгаа ажилтнуудыг одоо зарим ажлыг нь бол бид нар автоматжуулах боломжууд байгаад байна тий. Одоо зөв өвчтэй электрон ийм боломжуудыг ашиглаад иж зарим тохиолдолд гадны ажил хүчнийг ашиглах боломжууд байна. Арай илүү хэлбэр тий. Одоо манай Монголд ер нь бол Филиппин, Бангладеш эндээс яг үйлчлэгээний салбарт хүмүүс нэлээд орж ирээд ажилладаг болсон байгаа шүү дээ. Дээр нь нэмээд яг нөгөө
урт удаан хугацаанд ажиллах юм хөшүүрэг юмнуудын аягүй сайн болох хэрэгтэй. Яагаад гэвэл салбар өөрөө ингээд улирал хамаарахгүй ажиллах боломжууд нь гарч ирж байна. Тэгээ тэр хэрээрээ одоо нөгөө яг энэ зуршлагын салбарт ажиллагаа байгууллагууд өөрсдөө хүмүүсээ доктортой байлгах бүх болцоо менежмент юм аягүй сайн хийгээд ирэх юм бол одоо хүн нөөцийн менежментийн тогтолцоог зөв хэрэгжүүлээд ирэх юм бол тий ингээд доктортой ажиллах боломж байгаа гэж би харж байгаа юм. Яагаад гэвэл угаасаа аялал жуулчлал бий болоод хөрөнгө оруулалт мөнгө бэлэн болоод ирнэ. Тэр хэрээрээ тэр хүмүүсийн цалин үс нэмэгдээд явах юм боломжууд байгаа болов уу гэж харж байгаа. Тэр агуулгаараа яг нөгөө эргэцийг бууруулах боломжуудс байгаа болов. За заавал ингээд хүн хүчээр гэхгүйгээр бас технологиор шийдэх юм боломжууд байгаа болов гэж ер нь л харсан. Тэгээд нөгөө түрүүний хэлсэн нөгөө үгтэл дээр бид нар нөгөө технологийн орж ирж байгаа давуу тал чинь ерөөсөө л нөгөө үгтэл дата. Тэгээд ирэхээр бидний нөгөө хүнийхээ хүн цагийнхаа төлөвлөлтийг хийх боломжууд айгүй хэлбэр болно. Дээр нь нэмээд нөгөө цалин үлсийн тооцох боломжууд нь хэлбэр болно. Дээр нь нэмээд гүйцэтгэл юмыг хэмжих боломжууд айгүй гарч ирж байгаа учраас бас технологи хүний нөөц гэдэг чи одоо нэг юмны хоёр тал болчиход л байна. Тийм байна тий. Одоо нөгөө технологи өөрчлөгдөөд ажиллах хүчний болон одоо нөгөө үр дүнгийн хувьд бас асар болон өөр ялгаатай болчлоо л доо. Тэгээ гандуулга зочин маань бас энэ талаар за одоо байгууллагуудтай илүү ингээд системийн талаас, технологийн талаас ингээд сурчлаад, байршуулад, үйлчлэгийг ингээд нэмэгдүүлээд ингээд ажиллаж байгаа. Одоо системийг нэвтрүүлж ин гэсэн үг шүү дээ. За энэ дээр яг үүсэж байгаа асуудал юу вэ? За ингээд нөгөө хүний нөөцийн хомсдлууд ч юм уу эсвэл одоо яг нэг ресепшн байгаа саяны бидний ярианы ихэнд байдаг те байж байгаад гараа авчдаг. Дахиад нөгөө технологиг дахиад шинээр сургах болдог. Энэ асуудлууд ингээд үргэлжлсээр л байгаа байх л да. Энэ дээр та ямар арга хэмжээ авч ажиллаж байна да? Ер нь л яг хөө сүүлийн хэдэн жил одоо ингээд юу яж байна л да. Ялангуяа одоо ингээд Монгол улс чинь өөрхөн одоо ингэж аахгүй 10 жилийн турш нэг одоо жил болгон 500 мянган жуулч авсаар аваад ажилласан. Тэгээ 19 он тэрийг эвдлээд 600 эдэн мянган жуулч аваад нэгсэндээ рекорд тогтоогоо тэгээ ковид гарсан байхгүй. Тэгсэн. Тэгээд ковид гарснаа 23 онд 200 мянган жуулч аваад одоо нэг бус сэргэж эхэлж штэ гэхдээ хэмжээд өрөөгүй 24-нд 800 мянган жуулч авсан. Тэгээд 25 онд өнгөрсөн жил болохоор дахиад нөгөөтгөө эвдлээд одоо нэг түүхэнд байгав. Одоо 26 он бол одоо ерөөсөө дахиад эвдлэх нь баг баталгаатай болчиход байна шүү дээ. 25 оныгаа. Тэгэхээр саяны тоо мэдээлэлээр харахад ч гэсэн тий өвлийн аялал жуулчлалын яваар бас өндөр өсөлттэй юм шүү. Тий өнгөрсөн жилийн нэг сар чинь болохоор юу яж байсан шүү дээ. 30 жоохон гаруй мянгатай байсан. Тэгсэн чинь одоо бол ингээд энэ сар маань дуусахад бол баг 40 мянгаар хүрээд дуусчих гэдэг байна. Гэтэл ингээд 30 мянга 40 мянга гэдэг чинь нэг сарын үед бол жуулчин баг ирдэг үед бол өсөлт хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр сар болгон дээр ингээд дээрэс нь нөгөө тал дээрээ яг ингээд буцаад урсгал нэмэгдээд гоё болоод ирсэн чинь аялал жуулчлалын хөрөнгө оруулалтууд их гоё орж эхэлж байна. Одоо том корпорац, том байгууллагууд энэ уул уурхай, барилгын одоо мөнгө орцсон энэ том салбаруудаас манай салбар их нэлээд орж ирж байна. Гоё хөрөнгүүд орж ирж байна. Одоо ингээд Улаанбаатарт ингээд гоё өндөр барилгууд маш гоё буудлууд баригдаж байна. Одоо ингээд олон улсын хэд хэдэн сүлжээгүүд дахиад орж ирж байна. Гэх мэтэр юм сайхан юмнууд болж байна. Тэгмүүд яг энэ хөрөнгө оруулалт орж ирж байгаатай уялдаад дахиад нэг зүйл явах вэхээр боловсруучнаа заашгүй болдог гэсэн. Яг хөр нөгөө манайх юм мэдгүй. Амар гоё хөрөнгө. Одоо шууд би ингээд зөндөө олонгоос байж байгаа. Нэг одоо ингээд барилгын эзэн тийм үү? Хөрөнгө оруулагч. Ингээд 15 давхар гоё жошт бууд барьчлаа. Тэнгүүд тэр жошт буудлыг чинь барихад амар хөрөнгө оруулж байгаа. Газраа худалдаж авна. Хамгийн сайн газар бол маш үнэтэй. Тэгээ ихний хөрөнгө оруулалт нь газар. Хоёр дахь хөрөнгө оруулалтанд газар дээр байшингаа барьж байна. Байшинтай яг адилхан зардлыг дахиад дотор нь тогтчлолтод хийдэг. Тэгээд тэр зардлаа ичнэ. Тэнгүүд энэний дараа дахиад хүний нөөцийн зардал. Тэгээд хүний нөөц дээр хөрөнгө оруулахгүй бол нөгөө гоё барьсан барилга чинь үхэн хөрөнгө болоо барьчих. Үүсгэх байхгүй. За ингээд тэнгүүд нөгөө чинь ийм гоё барилга, ийм гоё хөрөнгө оруулсан чинь нөгөө төгтөр ажиллах хүн байхгүй. Тэнгүүд хүний эргэцсэн нөгөө хурдан болоод ангууд яаж ийн гэсэн чинь тэр их хөрөнгийг оруулсан хүн 4 дахин хөрөнгө оруулсан хүн 15 давхар том барилга барьсан хүн өөрөө ресепшнгаас шигнэ хар сууж байна. Яасан гэсэн чинь нөгөө хүн маань гараа авцаа ах нь одоо ингээд нэгсдэр хөрөнгөө боолгож байгаа. Тэгтэл хөрөнгө оруулагч гэдэг хүн бол уул нь хөрөнгөө оруулсан, ажиллаа хийчихсэн. Одоо ингээд далайн хэрэг дээр ч юм уу те нэг гоё газар ингээд хөрөнгийнхөө өгөөжийг аваад хөвчих хэвээр юм байхгүй. Энэ өөрөө нөгөө манай боловсруучны асуудал болчиход байгаа. Тэгэхээр энэ дээр бол яалчгүй нэг салбарын мэрэгсэн боловсруучин гэдэг зүйлийг бэлдэх зайлшгүй болчиход байна л да. Тэгэхээр одоо жишээл манай дээрсэн тулаад одоо дижитал юу мөнгөнгүүд одоо ингээд салбарт өсөж байгаа нөгөө оюутнууд маань яасан гэхээр яг нөгөө мэрэгжлийн төгсөөд орж байгаа гэсэн юм Booking.com гэж байна. Expedia, Trip гэж юу гэдэг. Одоо зүгээр манай аялагч нар бол
хүртэл мэддэг болсон ийм зүйлүүдийг сайн ойлгоогүй хүмүүс ингээд болсон үчин авч байгаа. Тэгэхээр энэ яалчгүй болсон үчин бэлж байгаа юм дээр ер нь бол яалчгүй анхаарал тавих ийм шаардлагууд үүсээд байгаа. Одоо хөрөнгө оруулалтад нэмэгдэж байна, энэ салбар бол гоё болж байна, жуулчин нэмэгдэж байна тийм. Одоо яг энэ болгоны чинь зөв. Тэгээ хамгийн гол нь энэ дээр яг ажиллаа хийдэг, мэддэг, чаддаг хүн байвал маш өндөр цалин өгөх бил одоо газрууд маш их байж байна. Одоо ингээд саяны дээр 15 давхар барилгыг барьсан ах бол одоо шил тэр хүний чөлөөлөөд тэрийг аваа явуучих юм бол хангалттай цалинг өгч чадхаар байгаа байхгүй. Өөрөө ингээд суух сонирхол байхгүй шүү дээ. Хэрэг том өрнгийн хүн чинь. Тийм. Тэгэхээр одоо шил сая ингээд манай нөгөө жичин мэн ярьчин те Филиппинээс ингээд энд тэндээс ингээд зөндөө олон хүмүүс орж ирж байна. Тэр орж ирж байгаа бүх ажилтан хамгийн бага Монгол хүний авдаг цалингаас 3-аас 5 дахин өндөр цалин авч байгаа. Тэгтэл Монгол хүнийг нь тэр цалингаас ажиллуулж чадахгүй нэ 3-аас 5 дахин өндөр задлаад яагаад гаднаас хүн оруулж ирээд байгааг бид нар бодох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ер нь бол яг манай салбарт бол боломж маш их байна. Өндөр цалин одоо шил манай нэг зөвхөн e-commerce буюу онлайн борлуулалтаар ажилладаг манай найзууд. Тэр найз мал хэд хэдэн буудал дээр ингээд хуваагаад одоо яг боловсруч нь байхгүй юм чинь. Тэгээд нөгөө хүн чинь одоо тэрүүгээр нь одоо нэг буудал дээр 1 хоног, нөгөө буудал дээр 2 хоног, нэг буудал дээр нь цагаарч гэх юм те. Эсвэл зөвхөн онлайнаар юм ингээд ажиллангуудаа манай хүн бол ерөөсөө сарын бол 15 сая, 25 сая орлогыг бол хангалттай одоо нэгсэнд бол өөрийнх нь цалин гэсэн үг. Тэр нэг заавал очиод их шаардлагагүй гэсэн. Зарим дээр нь очиж чам, зарим дээр нь очихгүй. Тэгэхээр яг ингээд юмаа мэддэг, мэрэгжлийн юм болсон хүчин байх юм бол өөр ингээд боломж их юм байна байхгүй манаас л. Тэгэхээр яг тийм одоо ялангуяа одоо ингээд би бүр ингэж ярих дуртай. Одоо ингээд одоо миний хийгээд байгаа яг энэ ажил бол юм байхгүй. Нэг криптокаренсиг олборлдог штэ. Ингээд бид онлайнаар яг тэрнтэй адилхан онлайнаар жуучаа олборлдог байхгүй. Үнэхээр олборлдог. Тэгэхээр энэ дээр ингээд энийг сурцсан хүн бол ингээд энэ олон жуулчин, энэ олон юм дээрс боломж л үнэхээр их байна. Үйлчлэгээний стандарт гээд ярьж байгаа үргэлжлүүлээд бас тэгш шаргал зөвлөхөөс бас асуулт та бодлоо хуваалцаарай тий. Үйлчлэгээний стандарт гээд олон улсад мөрдөгдөг стандартууд айгүйх байдаг. Та энэ дээр бас ажиллаж исэн туршлагууд бас нэлээдгүй байгаа бах. Бид өмнө бас хамтарч ажиллаж исэн. Энэ дээрээс та яг олон улсын стандарт гэдэг нь өөрөө ингээд салбар болгон дээр өөр байдаг. Тэгтээ үйлчлэгээний стандартыг төгөлдржүүлэх дээр Монгол улсад ер нь нэвтрүүлэхэд хэр хүндрэлтэй байна вэ? Энэ нэг одоо стандарт гэж яриад байгаа юм хүмүүс ер нь ойлгодгүй гэдэг талаасаа та бас нэг өөрийнхөө бодлоо хуваалцаач. Тий. Ер нь бол үр албаны салбарт анх би ажиллаж байхад нөгөө service essence гэдэг төслийг үйлчлэгийг төгөлдршүүлэх гэсэн агуулга шүү дээ тий. Тэр төсөл өөрөө Сингапурын загвар фреймворк гэсэн байхгүй. Тэр төслийг хэрэгжүүлж илаа. Тэгэхээр үр албаны салбар ч өөрөө ингэ 4 оператор үйлчлэгээрээ л өрсөлдөх юм одоо боломж байсан тий. Үн тариф гэхээс илүү. Тэгээд тэр агуулгаараа яг тэр төслийг бас айгүй азтай. Ер нь Азийн бүтээмжийн байгуулагч бас ийм хөгжиж байгаа орнуудад ийм загвар компани бий болохыг айгүй зорддог. Тэгээ айгүй туршлагатай мундаг ийм хүний нөөц суурьтай эксперт ирж одоо ажиллаж байла. Тэгээ тэр төсөл маань үнэхээр байгууллагыг бүр нөгөө ингээд яг өргөн утгаар нь сэв гэдээ аваад явчихж ирсэн ийм кейс байгаад байгаа. Тэгээд би бас аялал жуулчлалын салбарт энэ туршлага нэг хэсэг байгууллага дээр хэрэгжүүлээд явсан тий. Тэгэхээр угаасаа л нөгөө үйлчлэгээ гэдгийн чинь цаана удирдлагын манлайл айгуу чухал тий. Удирдлагын манлайл одоо нөгөө байгууллагын соёлыг зөв бүрдүүлэх. Яг үйлчлэгийн чиглэсэн соёлыг бүрдүүлнэ гэдэг үүрээ айгуу чухал тий. Тэгээ би нөгөө энэ сургалт орохдоо кейс ярьдیں۔ Нөгөө NASA-д ингээд визит тур хийгээд явж исэн хүнийг нөгөө үйлчлэгчсэн очиод та одоо ямар ажил хийдэм бэ? Таны ажлын зорилго ч юу гэсэн. Одоо хүнийг сансарт нисгэд би үнэтэй хөв нэмрээ оруулж байгаа хүн гээд нөгөө тий. Тэгтлээ нөгөө илчиж үнэмжсэн тий. Тэгээ тэр миний хэрэглэгч би тэр хүний ингээд нисгэгт нь хөв нэмрээ оруулж байгаа гэтэл нь ингээд ойлголцсон кейсийг ярьдаг байхгүй юу ер нь аль тий. Тэрнтэй адилхан нөгөө яг удирдлагын манлайл байгууллагын соёл өөр аюул чухал байгаад байдаг. Хүний нөөц маань өөрөө customer service-тэй одоо нөгөө хүнийг customer одоо focused хүнийг яаж сонгож шалгаруулж авах юм ч гэдэг юм уу тий. Яг чиглүүлэх сургалтуудаа яаж харилцагчийн үйлчлэгээ чиглэлд явуулах хэвээр юм. Яг тэгээд нөгөө хөтөлбөр сургалтууд маань яг үйлчлэгээний стандартуудтайгаа яаж уялдах хэвээр юм тий. Тэгээд ингээд айгүй нарийн технологи. Тэгээд тэр үед бид нар нөгөө үйлчлэгээ гэдгийг ер нь хүн 5 м хүүгээр үйлчлэгийг авдаг гэж ярахаар нь бид тэгээд нөгөө 2008 оны юм яриад шүү дээ би гэдэг шиг тий. За одоо юу вэ мүү вэ гэл ингээд бодож байгаа юм тий. Тэгмүүд яалтчгүй нөгөө тэр customer харилцагчийн замнал мэдрэмжийн судалгаа гэдэг юм ойлголтод гарч ирээд ингээд судалсан чинь угсаа хаалга татхаасаа л ингээд мэдрэмж авч байгаа байхгүй юу тий. Гадаад зогсоолтой юу зогсоолгүй юу.
хаалганы байруул наана тат түлхэг нь хаана юм, орхоор цэвэрхэн үү, гоё үнэртэй байна уу, ажилтнууд нь цэгцтэй харагдаж байна уу, одоо хаяг тэмдэг те тэр ойлгомжтой байна уу гэл ингээл бүх юм чи ингээд нөгөө тэр service excellence стандартад ингээд орцсон байгаад исэн тий. Тэгэхээр айгүй юм нөгөө нарийн 58 шаардлагыг хангах хэрэгтэй болдгийг. Тэгээд бичиг баримт нь байна уу, яг хэрэгжиж байна нөгөө үйлчлэгч очиод асуусан гэдэг шиг тий. Тэгээд үр дүн гарч ийнө, сайжралтууд гарч ийнө гэдгийг хэвээр жинхэнэ нөгөө гантлага захирлын яриад байгаа нөгөө датан дээр ревю гэдэг тий. Хэрэглэгчийн шинэ хэрэглэгчийн та хэдэн өрсөн юм? Тавтаа одоо нөгөө үйлчлүүлэгчийн та хэдэн өрсөн? Тэдний сэтгэл ханамж ямар байсан юм? Тий. Тэр нөгөө хурж байгаа үйлчлэгээ авж байгаа point болгонууд дээр ямар мэдрэмж авсан гэдгийг ингээд бүр нарийн технологиор ингээд нэвтрүүлээд амжилттай болж исэн юм кейс байгаа. Тэгэхээр үйлчлэгээний стандарт гэхээр тэн сууж байгаа хэдэн хүүхдэд асуудал ерөөсөө биш болцсон. Угаасаа байгууллагын соёл, удирдлагын манлайлалаас ахуулаад хүний нөөц тий ингээд тэгээд тэрийг нь бүргэлж үр дүнгийн хэмждэг байх хэвээр тий ингээд бенчмарк шилдэг туршлагууд өгдөг юм бол тэрийг нь байнга ингээд нөгөө судалж сайжруулдаг байх хэвээр. Тэр хэрээрээ хэрэглэгчд маань боловсрал нь нэмэгддэг. Одоо хэрэглэгчийн зан төлөв айгүй хурдтай өөрчлөгдөж байна. Түрүүний хэлсэн гантлаг захирлын ярьсан нөгөө яг хүндэн тохирсон. Одоо нөгөө VIP хэрэглэгч гэж ярьдэн шүү дээ тий. Бид нар одоо нөгөө банкн дээр өө сайн байна уу тэгш чаргал ихчээ гэж тэгвэл айгүй хайп шүү дээ. Хүү эн чинь намайг таньж ийн гээл тий. Одоо айгүй л хитэн дүүргээ хадгалуулах гэж зүтгэж шүү дээ гэдэг шиг тий. Ерөөсөө хүмүүс тим юмд мөгдүүлдэг болсон гэдгийг бид нар айгүй сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр зочид үйлчлэгээний салбарт энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Бас нэг юм анхаарах юм ялангуяа зочид буудлын ресторан юм хоолны салбарынхан нөгөө зөөгч хүүхдүүдтэй хоолоо амтлуулдаггүй. Тий. Тэг юу ч мэдтгүү. Бүр ингээд наазах юм нөгөө юугаа мэдтгүү юм кейсүүд бас бийдэг тий. Тэрийг бас бид нар аюулсаа. Тэрийг амтлах хэрэгтэй байдаг юм уу? Тийш дээ. Одоо менюн дээр байгаа ядаж мен одоо тий санал болгох. Одоо надад санал болгооч гэд би асуулаа. Надад манай энэ хоол ийм орцтой ийм гоё хоол. Чи амталж үзсэн үг асуул нөтгч үгүй гэдэг үлгэсэн шүү дээ. Би үзээ тий. Тэрийг хүртэл бид нар бодох хэрэгтэй байдаг байгаа байхгүй тий. За надад сая нэг юм сонирхолтой сонсогдлоо л доо. Сарын 15 саяас 25 сая төгрөг олж ийн гэж юм тий. Тэнгүүтлээ тэр нь одоо яг юу хийгээд байна? E-commerce гэж штэ. Тэнгүүт одоо олон буудлыг хийж ийн гэж байна. Би болонгоот одоо reception гэдэг хүнийг болохоор яг тэр нэг ширээний хойно сууж яадаг тий. За яг хуу нэг захиалга орж ирдэг, намайг өгтөж авдаг гэж боддог. Тэр хүн яг юу хийснээрээ одоо тийм хэмжээний орлого олоод нөгөө талдаа буудалтаас үнцэн нөгөөд шүү дээ. Тэр талаар та илүү дэлгэрэнгүй яриач. Энэ ингэж байгаа нэг одоо e-commerce гэж тийм e-commerce гэж одоо ерөнхийлөлөг болсон. Одоо тэгэнгүүт энэ e-commerce дотор нь яг зочид буудал accommodation e-commerce гэдгээр дагавчихсан мэрсэн залуу. Тэгэнгүүт одоо тэр маань яаж нөхөр зочид буудлын юуны одоо дагсан e-commerce гэдэг нь өөрөө одоо олон улсын OTA гэж online travel agent-ууд гэдэг. Тэрэн дотор Booking, Agoda, Expedia, Trip одоо ингээл гааз мацаар явах чинь Trip амир байдаг тийм. Эсвэл Priceline, Agoda гэх төмөн юмнууд ингээ гараад. Энэ дээр хэдэн мянган OTA-д байж байгаа. Дээрээс нь мета хайлтууд буюу одоо Google хайлт эстэй, Yandex, Baidu тийм. Ийм зүйлүүд орж ирж байна. Дээрээс нэмэх нь вебсайт буюу одоо энэ дээр хэрхэн ажиллаж байна. Тэрнийг болоо direct sales буюу шууд борлуулалтаас үг гэж ярьдаг. Би өөрөө зарч чадахгүй л indirect буюу мэрэгжлийн газраар заруулдаг тийм юмнууд байдаг ч юм уу тий. Тэгмүүд яг ийм зүйлээр зүгээр мэрэгчсэн залуу. Тэгэхээр тэр газар маань одоо яасан гэхээр тэр залуу шүү дээ. Ингээд ороод одоо нэг буудлын дээр байна л да. Ороод ажиллаж байгаа. Ажиллангууд тэр одоо ажилласан буудлууд нь хэд хэдэн буудлаа. Тэр буудлууд нь хамгийн бага нь одоо өнгөрсөн жилийн яг мөн үетэй харьцуулахад хамгийн бага нь 200%. Дээдлийнх нь 1000% онлайн борлуулалт шууд өсөж байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө яаж юм хэр онлайнаар одоо би ч гэсэн ингээ гадагш байгаа Шанхай руу явах гэж, эсвэл Вьетнамын Бангкок руу явах гэж гэдэг юм а. Тэр тохиолдолд ингээл одоо тийшээ очиод хаана барих вэ яах вэ гэж хуцаар ингээ хайдаг шээ. Тэнгүүд намайг хаашаа чиглүүлэх үү гэдгийг одоо нэгсэн тулж ажилтдаг юм байхгүй. Тэгэхээр бидний түрүүний яриад байдаг нэг онлайн дээр крипто валют олборлогтой адилхан бид нар онлайнаар ингээд жуулчийн олборлоод байна гэж яриад байгаа тэр учиртай. Тэгэхээр яг тэрнтэй адилхан тэр жуулчныг хаашаа чиглүүлэх вэ? Яаж тухайн буудлал руу чиглүүлэх вэ? Яаж тухайн буудлыг тэр жочинд харагдуулах вэ гэдгээр мэрчсэн гэж байгаа гэсэн үг байна. Тэгэхээр тэр бол яг reception бол биш. Одоо нэгсэнд бол захиалгын мэрэгчлэлтэн, борлуулалтын мэрэгчлэлтэн. Гэхдээ одоо ингэж байгаа. Технологи гараад ингэдэг байхгүй хамгийн одоо 100 түрүүнээр морь гэж ярьж байгаа шүү дээ. Морь машин. Тэнгүүд одоо морь ундаг хүмүүс одоо жолоо барьдаг болсон. Энэ бол зүгээр хэрэглээ тийм үү. Тэнгүүд одоо онгоц нисдэг машинууд гарч ийн гэдэг.
Тэнгүүд одоо юу яадаг хүн ажилгүй гэдэгтэй адилхан технологи хөгжихийн хэрээр нэг ажлын байрыг байхгүй болоод нөгөө ажлын байрыг бий болгоод байгаа. Яг тэрнтэй адилханаар одоо ингэж аахгүй. Манай технологи гарч ирснээр одоо манай Horeca Soft бол яг л ч энэ том буудлуудын борлуулалтын ажлыг 70-аас 85% хүртэл одоо борлуулалтын ажлыг автоматжуулаад өгч байгаа. Тэгэхээр хүн нэгсэндээ ажилгүй болж байна гэж ойлгож болохгүй. Тэр хүний бүтээнч нэмчихэж байгаа байхгүй. Бүтээнч нэмчингүүд нөгөө тухайн хүн чинь бараг 70-аас 85% нь зүгээр нэг хариултаа хүнд өгдөг нэг операторын ажил шиг байсан бол тэр хүн одоо цаг нь гараад ирэнгүүт цаг гараад төлөвлөж эхэлж байна. Аль сувг дээр нь борлуулах уу? Үнэ яаж барих уу? Дүрм журмын яах вэ? Хямдхан байвал эдв ахтуу нөхцөлтэй өгчдөг. Хямдхан заавал тийм үү? Эсвэл яг оргил гол борлуулалтынхаа өдрүүдийг бусад одоо борлуулалт багтаа өдрүүдэд одоо нэгтгэж пакэж болгож зардаг ч гэдэг юм. Гэг мэдээр ингээд борлуулалтын дээр мэргэжлийн хэмжээнд ажиллаж эхэлж байгаа. Тэнгүүд яг энүүгээр ингээд мэргэжшээд ингэсэн жишээлбэл одоо ийм залуу гэсэн үг. Тэгэхээр энүүгээр бол нэлээд хэдэн жил ажилласан. Тэгэхээр энэ дээр бол ер нь яг одоо ерөнхийдөө үйлчлэгээс салбар тодорхой хэмжээнд мэддэг. Тэгээд энэ талаараа ингээд мэргэжшээд явах бол энэ бол үнэхээр одоо өстой сүүлийн тренд болж байна. Одоо ингээд манайх чинь онлайн сургалт янз бүрийн хийнгүүд манай буудлууд Монгол улсын хэмжээнд ч захирлууд мэн хүш яг наад юу гэж хийдэг хүн байвал хэдэн дөрөөр хамаагүй залхимжуулж авах бэлэн байна гэж байна. Тэгэхээр манай залуучууд одоо шилбэл яг энэ гоё боломжийг хишлаад энэ рүү ороод суралцаад гэх юм бол одоо бүр амар том орон зай ерөөсөө битүү эрэлт энэ том өндөр барилга болгон тэр эрэлтэнд байж байгаа хэрнээ тэрийг нь чаддаг юм байна. Технологийн ард талд гэхдээ заавал хүний нөөц бас явагдаж байгаа. Явуулгүй яг уу. Заавал явж. Яг нь саяны ганц толгой зочны бас хэлж байгаа тэр технологи орж ирээд тухайн буудлын үйл ажиллагаа болон борлуулалтын хувьд ахиц үр дүн гаргачихж байгаа. 70-80% юм системжүүлээд 20% дээр нь хүний нөөцийн менежмент тогтоож яваад байна шүү дээ. Нэгэсэндээ одоо саяны яриагаар хэлэхэд бол тийм. Тэгээд үйлчлэгээний стандартыг тэр чинь нөгөө нэг зөвхөн борлуулалт гэдэг байхгүй байна. Одоо саяны бас нөгөө тех шаргал зөвлөхийг хэлдэг шиг үйлчлэгээгээ борлуулад байгаа. Тий. Тэр талаасаа ингээд бодохоор цаашдын одоо энэ технологи уялдаа, хүний нөөцийн уялдааг ер нь хэрхэн илүү сайн ингээд хөгжүүлвэл яаж одоо үр дүнтэй болох юм болоо? Таны бодлоор. Тэр нөгөө харилцагч хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага хүлээлтж айгүй мөндөр болоод ирэхээр бид нар яалтчгүй технологи хэрэглэнэ, хүмүүс минь чадвартай болох хэвээр чадвар гэдгийн цаана тэр нөгөө үйлчлэгээний стандартууд чинь ингээд яг таг байж ах хэвээр тий. Тэгээ манай монголчууд чи яг нөгөө үйлчлэгээний стандарт гэхээр бас яг ер нь нэг энэ нүүрний ийм инээмсэглэх юм уу чи ер нь бол айгүй бас хатуу штэ. Ер нь эсвэл нэг ямар худлаа инээн эсвэл нэг ийм байдалтай тий. Тэгэхээр бас нөгөө нэг нэлээ ийм чадвар сууж иж тэрийг чи хийх хэрэгтэй болдог байхгүй. Тэгвэл гадныхан бол нэг худлаа инээлтийг мэднэ те хүний body language-ийг уншаал энэ хүн надад таатаа ханд чинь үү тагваа ханд чинь үү гэдэг бүр ингэ захын ойлгоч штэ те. Тэр утгаараа ер нь бол технологиор бол бүх юм шийдчихэж болно. Гэтэл артлан заавал хүний юм харилцаа байж идэг. Одоо жишээлх юм бол зочдлын одоо энэ үйлчлэгийн дээр чинь за үйлчлэгийн ажилтаа айгуу сайхан таатаа ухтаад авчлаа тий. Захиалга гоё амар хэлбэр өгчлөө. Айгуу гоё боломжийн гоё дуртай өрөөндөө дуртай давхартай дуртай цонх руугаа харсан өрөөгөө захиалчж болж чинь тий. За тэгээ байж тэл нөгөө ресепшн дээр ирлээ. Нөгөө маань айгуу сайхан хүлээгээд авлаа. Инээлээ стандартынхаа дагуу. За тэгээ нөгөө орчлоо гэдэг. Тэгэнгүүт тент чинь нөгөө цэвэрлэгээний хүн байна тий. Өөрөө цэвэрлэдэг хүн байна. Сан техник цахилгааны хүн байна. Ингээл байшин барилгал юм чи янз бүрийн байж байгаа шүү дээ тий. Гэдэг шиг ингээд ер нь бол нөгөө юуны цаана дижитал одоо нөгөө хүн хүрээд ирсний цаана яг хүний хүчин зүйл ордог юм ажлууд стил байгалаа гэсэн үг. Тэр агуулгаараа бид нар ерөөсөө л одоо нөгөө энэ салбар маань нэгдүгээрт хөгжиж гин, хоёрдугаарт аягүй сайн бэлтгэх хэрэгтэй. Хүний үнэлэмж сайн байх юм бол нөгөө энэ салбарт ажиллах хүмүүсийн юу бас урсгал нэмэгдээд ирдэг, илт мэдэгддэг. Одоо би ч 20 гаруй жил хүний нөөцийн салбарт ажиллаж байна. Яг л ингээд нөгөө салбар хөгжөөд ирэхээр тийшээ ингээд урсгал нэмэгдээл, цалин хөнгөлсөн ч нэмэгдээл, менежментийн ч сайжраал тий. Ингээд магадгүй аялал жуулчлалын салбар ялангуяа энэ зочлогчлагын салбарт бас ковидын үл айгүйх байсан баг. Миний ингээд сонсож байхад яг тэр ковидын үлээр хүмүүс айгүйх ажиллаа орхисон, өөр салбар руу шилжиж орсон тий. Ийм асуудлууд байгаа гэсэн. Тэгэхээр бас нэг шууд хурдан тэр нь хөгжих боломжгүй л дээ. Энд чинь бас нэг шилжилтийн юм гарч ирнэ. Одоо энэс хойш бол салбар хөгжих нь ойлгомжтой. Технологиуд бол зөндөө бий болцсон юм байна. Тэгэхээр нөгөө хүнээл айгуу сайн бэлтгэе. Дээр нь стандартууд нь айгуу сайн зөв байх ёстой. Тэрийг яг мөрддөг байх ёстой. Тэр стандарттайгаа нийцүүлсэн цалин урамшуулттай байх ёстой. Үйлчлэгээ зарна гэдэг чинь
орлого орж ирэхээр за тэгээ үйлчлэгийг сайн байлгасан хүмүүстэй бид нар урамшууллын минь аюусаа өгдөг. Ийм л системтэй болоод ирэх юм бол болно л гэж миний хувьд дүгнэж байна. Ер нь тэгээд цаашаа хөгжүүлээ явахд ч боломжтой. Боломжтой. Чиг хандлага нь хүртэл өөрчлөгдөж болох юм. Тэгээд саяын хиний хандлага захирлын хэлсэнчлэн тэр одоо нэг онлайн технологиг ашиглаад буудлыг борлуулад тий одоо нөгөө өгдөл байна гэдэг нь бас давуу тал шүү дээ. Нууцлаараа нөгөө баандалтах боломж байна гэдээ ярьчлаа шүү дээ тий. Ачаал ихтэй үед бол нөгөө ачаал багтаа үеийн тэнцвэр байдал. Тийм байдал энэ төр ингээд арай энэ үед бол та энэ үе одоо ачаал багтаа үед та тийм хөнгөлөлтөө үнээр тийм боломжоор авах боломжтой гэдэг ч юм уу тий. Иймэрхүү боломж энэ бас гарах боломжууд гарч ирж байна. Тэгэхээр залуучуудад энэ салбарт бол орон зайраа байна. Бид нар олж хараагүй зөндөө ажил мэргэжил байх боломжтой тий. Бид нар яг нэг үйлчлэгээ гэдгээр нь яриад ах магадлал өндөр. Тэгэхээр боломж бол айгүйх байгаль гэж өрнөсүүлээд хараад байгаа шүү дээ. Бидэнд ч гэсэн бас яг тэр боломж болон зах зээл дээр ирж байгаа Монгол улсад ирж байгаа жуулчдын тоо мэдээлэл хүртэл бид илэрхийлээд байна л да тий. Өөрөөр дамжаад одоо улстай тий дотоодын бүтээгдэхүүний одоо нэг хүнд ногдох одоо тий тэр мэдээллийг нэмж байгаа. Дээрээс нь одоо зочлог үйлчлэгээний салбар гэхээс илүү дахиад бүр ингээд өргөн хэрэглээний олон салбаруудад худалдаа авалтууд нэмэгдэж байгаа юм юмуд явж байгаа шүү дээ тий. Тэр гадуур зочны зүгээс за яг ингээд борлуулалтаа сайжруулъя гэдэг айгуу ингээд хөрөнгө оруулалт хийцэн. Супер юм зочид буудал ч юм уу амралтын газар resort байлаа. Тэгсэн борлуулалт нь унаад явдггүй. Технологи уулна оруулаад ирсэн байдаг ч юм. Эсвэл технологиг яаж оруулахаа мэдгүй. Тэгээ энэ дээр та бас яг тэр бизнес эрхэлж байгаа хүнд ч юм уу ингэчүүл ихний алхмын зөв шүү гэдэг юм бас та одоо энэ нэвтрүүлэг үзэж байгаа үзэгчдэд бас зөвлөгөө өгвөл. Ястаа гоё асуулт байна. Наа чи яг загтансан газар ажиллах гэдэг байн гардаг зүйл байхгүй. Байн гардаг зүйл. Яаж ийн өгсөн чи одоо ингээд нэг буудал ингээд амар олон жил ингээд локал буюу зөвхөн монголчуудад ажиллаж сурсан. Тэнгүүтээ нөгөө буудал нь яаж байгаа дуул нь гоё буудал байхгүй. Тэгсэн чинь наан нэг өндөр барилга баригдсан чи сааталт нөгөө буудлынхын лого могоо хотел гэдэг нэр нь харлагдсан. Тэгээ нөгөө нь олдчихгүй. Тэгээ нөгөө буудлыг чи мэддэг хүн ч бараг байхгүй гадныхан бол бүрд мэдэхгүй. Тэгээ нэг тийм булангийн юм дээр. Тэгэнгүүт яалчгүй нөгөө дээр чи ингээд юу яж тэр буудал Google Map руу ч ороогүй байж байгаа жишээл. Тэгээ Google Map руу орохвол хамгийн ихний алхам болж байгаа байхгүй. Тэгэнгүүт яаж ч олохгүйсэн хүн Google Map дээр хайгаад гараад ирчих. Тэгсэн чинь тэгээд Google Map бол хамгийн анхнах штэ тий. Тэнгүүт нь араас нь яасан гэхээр Booking ч юм уу Expedia ч юм ийм рүү орж эхэлж байгаа. Одоо нэгсэндээ бид нар өөрсдөө тэр газар маань борлуулалт хийж чадахгүй гэхээр одоо Booking бол одоо дэлхийн 1 номерын аялал жуулчлалын платформ. Яагаад 1 номер гэдэг вэ? Хоёрт орж байгаа юунаасаа сард нэгт явж байгаа 178 сая визитертэй гэсэн үг. Нэг сарын. Одоо зочиж үзэж гин гэсэн үг тэр сайт. Одоо нэг вебсайтаар зочилж байгаа гэсэн үг тийм. Зочилж байгаа хүн 178 сая ганцхан сарын дотор. Ганцхан вебсайт шүү дээ. Тэгэхээр хоёрт явж байгаа нь болохоор юу вэ те нэг 70 эдэн сая мэч гэлөө бүр даблцсан өндөр гэдэг гэсэн үг. За тийм өндөр. Тэгэнгүүт тэр орохоор тэр чинь өөрөө хідэн төр бом. Одоо жишээл 24 оны тоон дээр жишээлбэл санагдаад байна. 14 тэрбумыг тэрбум долларыг одоо зүгээр маркетинг зарцуулахад зарцуулж байгаа. Тэнгүүт бид нар чинь нэг бүүст хийхээр $30 $10 бүүст хийдэг шүү. За тийм $7 за $30 30 биш 300 биш 30000 биш 30,000 300,000 3 сая биш те бүрсэг амар өнөө Монголд. Тэнгүүт тэр газар чинь ингэдэг. Одоо жишээ Booking дээр ингээд манайх оронгууд яг үгээр тэр чинь буудал борлуулалтаар мэрэгсэн. Тэнгүүт нөгөө газар чинь танахаас юу ч мөнгө авахгүй шууд ороод бол танахыг зараад эхэлчихдэг. Тэгээд зараад бүх та нар өмнөөс бүх судалгааг нь одоо ингээд танаа буудал орсон ороогүй тэр төсөв бэж идэг болохоор танаа буудал ороогүй бол өөр нэг буудлын дээр тэр төсөв нь гарч идэг байхгүй. Тэгээд тэрүүгээр ороод харин борлуулалт хийчих юм бол 15% комисшн гэдэг зүйл гардаг. Шимтгэлгээд. Тэгэхээр би жишээлбэл тий $100 нэг өрөөгөө зарчлаа гэвэл миний бодит орлого маань $85 гэсэн үг. Буудлын. Тийм биз. Тэнгүүд энэс анхны асуудал гардаг байхгүй. Ямар асуудал гардаг вэ гэсэн чинь манайх ч одоо ингээд 270,000-аар зардаг. 270,000-аараа бүкнөр оруулчихгод 275,000-аас чинь 15% хасч гарсан 27 за нэг 40,000 төгрөгийг нэг аваад авчиж штэ. Тэнгүүд нөгөө хүн чинь бодит орлого 230,000. Тэнгүүд нөгөө чинь орлого алдчихж байгаа байхгүй. Тэгэхээр яагаад гэдэг асуулт гарч байгаа. Яагаад гэдэг асуулт гараад байгаа. Тэгэхээр энэ дээр ерөөсө хамгийн анх энэ онлайн ч юм уу ийм рүү оронгод энэ чинь үндсэндээ олон суугаар зэрэг ажиллаж олон суугаар зэрэг борлуулж байгаа юм. Ганцхан одоо хуучнаар бол walking guest гэж бид нэр ярьдаг одоо ороод ирсэн чичнээ хүлээддэг тийм хандлагатай байсан газар онлайн эднэр оронгод олон суугаар оронгод нэг маш олон карантаар одоо цоргоор
борлуулалт нь урсж орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр тэр цугууд дээр хэрхэн ажиллах вэ гэдэг тактик гаргах хэрэгтэй боловсруулалттай. Тэр тактикны хамгийн анхны зүйл нь бол rate structure буюу үнэ бүтцэж байдаг. Ямар үнээр хин дээр яаж зарах вэ? Тэгэхээр ерөөсөө саний энэ дээр ерөөсөө хамгийн анхны онлайн руу ороод ингээ борлуулалтаа өсгөөд ингээ гэвэл энэ дээр ерөөсөө үнийн бүтц гэдэг юм дээр бас ажиллах хэрэгтэй. Үнийн бүтц гэдэг нь өөрөө эргүүлээд бандл нөө янз янзын юмнууд зэрэгцээд явж идэг гэсэн. Ямар үн яах вэ? Тэр үнийн бүтц гэдэг зүйл чинь борлуулалтын дүрм журамтайгаа бас уялдаж явах хэрэгтэй. Одоо шил нислэгээр ихэд нөгөө нэг тээшгүй нислэг бол тэдэнд хүрэх. Тээшийн нэмсүүл тийм нэмэл тэдэнд хүрэх. Тэгэнгүүт цуцлах боломжгүй бол тэдэнд хүрэх. Хүнээс солиул тэдэнд хөрөм өөргээд ингэж явдаг штэ. Ер нь адилхан байдаг байхгүй буудал дээр. Тэгэхээр бүр маш хатуу. Ямар одоо шин нүүн founded rate гэдгээр одоо манайх аялаа сурцсан да. Бүгэн дээр нүүн фтон бүдийг буцаах боломжгүйгээр гэвэл нэг минимум 10-20% дискаунт үнээр буудлыг захилчдаг шүү. Гэхдээ тэр буудлыг тэрүүгээр зарсан тохиол тэр хүн буудлын хорионд ирж хонноо байна уу, падлиггүй, хоос оноогүй хамаагүй тэр буудлыг тэр өрөөнөөс орж байгаа орлого алдах болчих жоос. Тэрнийхээ баталгааны өмнөөс тэр хүн дээр дахиад дискаунт өгч чинь гэдэг. Тэгэхээр энэ талаар ингээд жоохон мэрэгшээд ингээд ажиллагаа. Одоо энэ дээр бол хуучин бол төрөний ярьсан миний захиалгын менежер гэдэг хүн бүтээмжийн өсөд төрмөд тэр захиалгын менежер ч одоо орчигд revenue manager буюу одоо орлогын мэргэжилтэн. Одоо бидний ярьдаг зүйлээ тренд болоод байгаа мэргэжил data scientist гэдэг байгаа шүү дээ. Манай салбарын data scientist нь revenue manager болоо бичиж байгаа. Одоо хуучин захиалгын менежер гэсэн. Хувьсаад байна гэсэн. Хувьсаад байгаа яг. Зөвхөн захиалга авдаг гэсэн бол одоо илүү нэг одоо revenue ч одоо нэгэсэндээ орлогын тий. Одоо орлого суулгалтыг менежер болчиход байна шүү дээ. Нэгэсэндээ баг шууд хараа юугаа хийх юм бол хуучин ч нь бол зүгээр захиалга махаалгаа бол хэдийн шивээ суудаг гэсэн тэрийг фаргам хийгээд өгчдөг болж байгаа. Тэнгүүд нөгөө нөхөр маань датан дээр ажиллаад энэ хүн чинь эртээ түг мөнгөний мэдрэмжгүй хүн байна. Янз бүрийн мэдрэмжгүй хүн юм чинь энэ хүн дээр бол мөнгөний унах биш value нэмээ буюу үн цэний нэмээ. Тэгэхээр үйлчлэгээ ганц нэг юм ягаад орлогоо бууруулахгүйгээр ингэх юм бол бүр эсрэгээр нь үнэ нэмж. Одоо энэ дээр нэг гоё жишээ өгье. Талбай ажлын хөвсгөлээ гэж боддог шүү дээ. Тэр хөвсгөл одоо байх болсон. Байхгүй болсон. Гэхдээ нэг яг дотор нөгөө нэг юу яаж байгаа нэг давхрын нөгөө нэг юу илээ. Хөвсгөл тоовор хотелчлээ нэг тийм одоо явж байгаа юм. Тэгвэл тэр буудлын дээр яасан гэсэн чинь 12 сарын 31-ний өдөр өрөөнд зарагддаг байсан байхгүй. Тэнгүүд тэн дээр бүтээгдэхүүн гаргаж байгаа. Тэр бүтээгдэхүүн яасан гэсэн чинь нөгөө тэр бүтээгдэхүүн гаргасан яасан вэхээр шинэ жилийн орой нэг талбайтай тоглолт болдог штэ. Солиод болдог штэ. Тэрнийх нь яг цаана солиод бууж байгаа гэр бүлээ авцсан, арталт нь гоё шампанск тавьсан, жимс тавьсан тийм зурагтай. Тэгээд ингээд та ингээд шинэ жилээр хүмүүс гадаа хөлдөж өгөх гэж зогсоод гэр бүлээрээ амар гоё дулаах юмда халаад хүмүүс ингээд цонхоор тоглолт үзээс шампанск уугаад жимс идээд ингээд сууж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэрний өрөөнүүд нь 145 165 жилөө мянган төгрөг зарагддаг байсан чинь хойдон жил нь тэр бүтээгдэхүүн бол гаргацсан чи хойдон жил нь 250 300 мянган төгрөг олдгоо болсон нөхөр. Тэгвэл яста жинхэнэ нөгөө value add-гүй үн цэнийг бүтээж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо ингээд яг гарч чадахгүй гэдэг бид нар одоо ингэж одоо бид нар буудлыг ингэнгүүт буудлын чинь зөвхөн нэг 4 хан дотор өрөө гэж хардаг тийм биш. Бүтээгдэхүүн болгож гаргаж сурдаг гэсэн. Тийм бай тээ. Одоо бас гантулгын зочны маань хэлснээр магадгүй зөвлөмжээр ч юм уу бизнес эрхлэгч нар маань бас ингээд энэ талаасаа зөвлөгөө аваасаа гэж хүсэж байна. Энэ талаасаа үйлчлэгээний стандарт, хүний нөөцийн менежментийг одоо тухайн бизнес эрхлэгч байгаа хүмүүс тий одоо энэ талаасаа товчхон бас тэгж жаргал маань бас нэг зөвлөх маань нэг товчхон зөвлөгөө өгнө үү тий манай нэвтрүүлгийн цаг маань бас дуусч байгаа юм байна. Тэгээд хэдүүлээ нэг товчхон зөвлөмжөө өгөөд нэвтрүүлгээ дуусгая тий. За ер нь бол салбар хүчин тодорхой гэдэг бүгд тэр гараар хүлээн зөвшөөрсөн тий. Тэгэхээр бид нар хүнээ бэлтгэх нь бол одоо зайлшгүй болчихж байна. Тэгэхээр хин нэг хүлээгээд авахгүй хэрвээ зочдлын салбарт тий амжилттай ажиллая гэж бодож ивэл бид нар хүнээ системтэйгээр бэлтгэл ёстой. Тий. Түрүүний яриад байсанчлан бидний яриадсэн ч ямар ур чадрууд энэ хүмүүст хэрэгтэй юм бэ гэдгийг маш системтэйгээр гаргаж ирээд системтэй хөгжүүл тэгжээж одоо нөгөө тэр хүмүүс маань үр дүн гүйцэтгэл гаргана. Энэ салбарт үр дүнтэй ажиллах болно тий. Тэр нэмээд магадгүй олон зочин хүлээж авдаг зочд буудал байх юм бол харилцагчийн замналын судалгаа хийгээд үзээрэй. Тэ харилцагчийн авж байгаа мэдрэмж болгоныг судлаад үзээрэй. Ингээд ирэх юм бол та хэд нөгөө айгу шилдэг одоо үйлчлэгийг хүргэдэг зочд буудал болох болно. Энэ хэрээрээ одоо давтан үйлчлүүлждэг үний тоо нэмэгдэн тэ одоо нөгөө захиалга өглөө ирлээ дуурлаа гэдэг шиг тэ энэ боломжуудс бий болно шүү гэдэг ийм л зөвлөмж өгье да. За маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч студид маань хүрэлцэн ирсэн хоёр зочиндоо маш их баярлалаа. Тэгээд үзэгчдээ одоо бид өнөөдөр аялал жуулчлалын
Nextdoor буланга анхны дугаараа та бүхэндээ хүргэлээ. Энэ дугаарт бид нар Horecasoft компаниг үүсгэх захирал гантулга HR Hub платформын үүсгэн байгуулагч хүний нөөцийн мэргэжсэн зөвлөх тэгш аргал маань оролцлоо. Бид дараагийн зочнороо та бүхэнтэй иргэн уулзах болно. Бидний дараагийн дугаар Мегмар гарагийн 15 цагт 7 хоног болгон та бүхэндээ хүрч байна. Үзэгчдээ маш их баярлалаа. Сүмбэрдээ хамтран хөтлсөнд бас маш их баярлалаа. За бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. За тэгээ үзэгчдээ бас хамт байсанд баярлалаа. Бид л дараагийн дугаараар уулзцгаая. За баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.